Нийслэлийн хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд гол усанд осолдож амиа алдсан 5 тохиолдол гарсан байна. Зөвхөн амралтын 2 өдөр л ийм олон хүн амнасаа алдсан нь анхаарахгүй байхын зүйл юм а. Тэгвэл иргэд голын эрэг дагуу амарч зугаалах, хөдөө орон нутагт зорчихдоо юун дээр анхаарах ёстой вэ? За өнгөрсөн амралтын өдрүүд буюу 8 сарын 8-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, Хан уул дүүргийн 13 дугаар хороо одоо нийтдээ 5 хүн одоо голын усанд болон карьерийн гэж яригддаг одоо хиймэл цөөрөмж онж одоо амнаас алдсан тохиолдол гарлаа. Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо одоо иргэн Бэн одоо 37 настай согтруулахын тулд зүйл хэрэгэлсэн үедээ одоо Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо туул голын орчим зүүн урталт карьерийн усанд өөрөө орсон байгаа. Ингээд живсэн үнэн одоо хүний зохицыг бол нийслэл онцгой хөдөлгөөний газрын бие үрэлдэхүүн 7-ны өдрийн эхлэн 8-ны өдөр бүтэн одоо хайгуул хийж гүний шумбалт хийж 10 метрийн гүнээс зохицыг гаргаж ирсэн байж байгаа. Баяр наадам дууссан чи иргэд тогтмол амарч зугаалсаар байна. Ингэхдээ согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ болоод бага насны хүүхэдтэй тавих хараа хяналт муу байгаагаас үүдэж амнасаа алдах тохиолдол буурахгүй байгаа юм. Тиймээс онцгой байдлын ерхий газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Өнгөрсөн сар өнөөдрийн байдлаар бол 67 одоогийн тохиолдлоор 74 хүн амнасаа алдсан байна. За үүний одоо 22 нь бол бага насны хүүхэд байгаа. За зуны үйлрэлтээс энэ эцэг эхчүүдийн хараа хяналт одоо сургууль цэцэрлэгийн хараа хяналтаас хүүхдүүд манд гарсан байдаг. Тийм учраас бас бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр одоо гол мөрний дагавд явуулахгүй байх, тоглоулахгүй байхыг бол онцгой анхаармаар байна. Энэ анхаарал болгон өмжгүйгээс шалтгаалж согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ эсвэл одоо бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр нь одоо орхисноос гол усан тасалдах тохиолдол байна. За мөн одоо энэ карьерийн хуучин одоо карьерийн тогтоол усандаас хүн осолдох тохиолдлууд нэлээд гарч ийнэ гэдгийг анхааруулмаар байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална гэдгийг ус цагуур орчны шинжилгээний газраас мэдэгдээд байна. Цаашлаад хэрвээ та хөдөө орон нутагт зорчих гэж байгаа бол гарамгүй газраар гол ус гатлахгүй байхыг, мөн аврах хантаас хэрэгсэлгүйгээр голд орохгүй байхыг онцгой байдлынхан анхаарууллаа.